сэмүүт биш үү? Шараадны имлэг тодорхой шийдвэр гаргадаг, ажил нь өөрөө шийдвэр гаргадаг хүмүүс улиралтаа ч юм уу жилдээ 1-2 удаа тийш очиж сайхан мэдрэлийн ядаргаагаа тайлбарлалаа гэж ярьж байгааг би сонсч байсан. Тэгээ бодохоор нөгөө шараадны имлэгч нь бол өөр тодорхойлцтой шүү дээ нийгэмдээ. Гэтэл тэнд нэг мэдрэлийн ядаргаа тайлдаг сайн имчилгээтэй гэдэг яриа байна л да. Тэнд яг юу хийдэг болоод тэр хүмүүс сайхан амраа гараад ирдээ. Одоо тариа игээл унтуулад байд юм уу эсвэл өөр янз бүрийн одоо имчилгээнүүд байдаг юм уу? Танай имлэг дээр эдгээр зүйлс нь бий юу гэдэг асуултаар үргэлжлэе. Мэдрэлийн ядаргаа гэдэг маань ер нь архаг стресснээс, их бодлоос, тархинд их ачаалал авснаас үүсдгэлтэй. Мэдрэлийн ядаргааг тэр одоо сэтгцэн эрүүлэндийн үндэсний төв маш сайн эмчилдэг гэж хүмүүсийн дунд яригддаг гол зүйл нь тухайн хүний стрессийг эмчилдэг. Тухайн хүний тэр ядарсан тархины эд эсийг нь сэргээх, сэтгэл зүйг нь тогтворжуулах, нойрыг нь чанартай болгох эмчилгээнүүдийг цогцоор хийдэг болохоор тэр тархи сэргэлт хурдан авдаг. Хүмүүсийн бас нэг буруу ойлгодог нь ядаргаанд орсон гэхээрээ витамин тариулдаг, тусал тариа хийдэг. Эдгээр бол зөвхөн нэг хэсэг нь л байгаа. Цогцоор эмчилдэг болохоор л ялгаатай байгаа. Манай эмнэлэг дээр ч гэсэн бид нэр ер нь л сэтгцэн эрүүлэндийн үндэсний төвд ажиллаж байсан. Тухайн тэр алдартай мэдрэлийн ядаргааны тасагт эмч, эрхлэгч хийжсэн эмчнэр нийлээл байгуулсан юм эмнэлэг байгаа л та. Тэгэхээр манай эмнэлгийн онцлог бол тухайн хүний сэтгэл зүйн байдлыг нь сэтгэл заслын олон төрлийн аргаар эмчилнэ. Хөвтөнгөө ховс эмчилгээ, эмнэлэг дэвтэнгээ ганцаарчлан сэтгэл засал, бүлгийн сэтгэл засал, арт терапи хийлгүүлнэ. Дээрээс нь тархины цусаа ангам сайжруулдаг, тархины эдэсийг сэргээдэг, тижээдэг маш олон төрлийн тусал эм тарианууд. Тэгээд ядаргаанд орсон хүмүүсийн стрессийн түвшин өндөр болсон байдаг учраас стресс буруулах эмийн эмчилгээ, булчин чангарсан байдаг учраас булчингийн сулалдаг барай засал, тэгээд нойргуудлын аппаратны эмчилгээгээр хавсарч эмчилдэг. Тэгэхээр зөвхөн тусал тариа, зөвхөн барай засал гэхгүйгээр хавсардаг учраас илүү үр дүнтэй байдаг. Ер нь бол мэдрэлийн ядаргааны шалтгааныг л эмчилдэг гэсэн үг. Өнөөдөр нэг ядраад байгаа үед энерги нөхөхөөр тусал хийлгүүлцэх чинь шинж тэмдэг эмчилгээ болж байгаа. Юунаас яагаад энэ хүн ядарсан бэ гэдэг тэр шалтгааныг нь олж эмчилдэг.